Зайдас болгонд мандах өдөр байдаг. Зайцхан яах гэсэн юм бэ? Завгүй байна уу? Чамд өнөрдөх кекснүүд байгаа штэ. Дараа болё зайцхан, хоёулаа дараа тоглоё заа юу? Чамайг тоогоод хоол өгч хамтаа олдохгүй байгаа биз? Иддээ бицх найзаа. Ингээд зайцхны гарч салхилуулахгүй мө? Завгүй байгааг харахгүй байна. Сүүгээс асуу салхилуулна биз? Би ч гэсэн завгүй байна. Шоко, өнөөдөр та салхилуулчих уу? Би л гарч салхилуулахаас зайцхан гарч салхилах уу? Битгий хүн дээр тусгаж аваарай. Ард үсчний газар их завгүй байгаа. Тэр хоёр нохойдоо анхаарал тавьмаар юм. Гэхдээ явандаа сайжрах байхаа. Амравай нүү. Ядарсан хөгшин мантун бууцэнд төрхөл амрааж болгосон болов. Амар ирхмэ. Танд өөх юм хийгээд өгөх үү? Би бүгдийг харлаа. Юу харлаа гэж? Чи багтаа сүүний хайрцгаа уржчихсан юм байна шүү дээ. Сүү талаар нэг цасагдсан. Аавч хоёр ч балмагдаж цочирдсан. Бүгдийг харж байна. Асгарсан сүүний араас их уйлсан. Тийм ээ, бүгд үнэн. Та мэдэж байна штэ, гэхдээ яаж мэдсэн? Би бүгдийг мэднэ. Ноён талхнаас юу харагдаж байна? Ичмэр зүйл байна уу? Их зүйл байна. Тайз харагдаж байна. Юу? Гэрэл төлгөн нүд сохдмор ялбач байна. Үдгчдийн алга ташигчмээ сонсогдлоо. Ноён талх залуудаа жүжигчин байсныг та яаж мэдсэн юм бэ? Ноён мантун бууцны хүч хязгааргүй. Өнгөрсөн амьдралыг төдөөгүй бас ирээд өгч гэсэн хардаг. Талхны мохлог хотын хатан хүртэл ноёнд үзүүлж харуулдаг байсан. Дээрээс нь бидний амьдралын нүүр ус нэвтрүүлэгт зочноор оролцож байсан. Одоо надад өөр юм харагдаж байна. Өр бусын зүвийн энэ нохойны ирээдүй бас эзнийх нь. Зайдасхан яа гэж? Энэ нохойд санаа тавьдаг хэн нэгэн цамхагт ордонд амьдрна. Цамхаг орд. Эзэн хааны өргөн чүтэ. Мянган машины крашта. Арай болгон стейк хавчид хэмжээлшгүй баян амьдрал хүлээж байгаа. Зайцхны эзэн гинэ? Үнэн гэж юу? Бүгдийг харж байна. Нэг нь ч худлаа биш. Зайдас хаан хоолой дээрээ. Үгүй шүү. Наадах чи нэгдэж болохгүй. Зайцхан бүр гоё хоол идэх хэвээр. Дандаа л иддэг штэ. Зайцхан хамгийн чанартай гиднэ. Амтад борцолсон үхрийн мах. Наашир бицхан найзаа. Энэ бас органик юм шиг байна. Зайцхан хаач гээд байгаа юм бэ? Хүрээ дөрвөн найзаа. Зөвхөн чам зориулж үхрийн авирганы махан стейк хийлээ найз минь. Байцаараа зайцхан миний авчирсан хоолыг идэх гэж байсан шүү дээ. Наад хогийг чинь идэхгүй. Борцолсон мах гэдсийн өвдөгчхөн. Ма, идэрэ. Идэ чам зориулсан юм. Зайцхан гарч салхилах уу? Хардаа чиний шин хөз өвч. Өхөөрдөм жаахан хөлийг чинь хамгаалнаа. Шинэхэн гутлаа өмсөөрэй. Та яах гээд байгаа юм бэ? Зайцхан шагаагаа булгалчгаад байхад тоож хараагүй үсттэй. Өдөр болгон дасгал хийж байх ёстой штэ. Хардаа хамгийн мундаг залуу зориулсан тэжээвэр амтны тэрэг. Аяцгай, манай энтхийн юунд чи хамгийн дуртай? Хөгжилтэй байла. Дасгал хийсэн юм чинь хоёулаа усанд орох уу?
Хардаа жаалаа. Тэжээвэр амтны жакузитай байна. 3 сарын цалингаар авсан юм. Гэхдээ би хайртай нохондоо зориулж авсан. Арай ван гэж нэрлээд угаа энэ хувиндаа усанд оруулах гээгүй үсттэй. Санаа зовлтгүй. Аав чамайг авна. Хааш навч байгаа юм бэ ноён толгоо? Хөөх. Харвуу? Хамаагүй дээр. Энд чинь юу вэ? Япон стилийн халуун аршаан зөвхөн зайдас л орно. Энэ чамайг халамжилдаг билий. Ноён талах. Амар байна уу найзуудаа. Хөгшин мантуу мууц энүүгээр өнгөрч явна. Ирэх мэ хардаа би зайдсаныг сайн харж байгаа. Зайдсгаа чи миний нохой тийм ээ? Наадах чинь худлаа шүү. Зайцхан минийх. Үгүй би гэрт авчирсан. Тиймээс миний нохой. Үгүй миний ус чинь дамдирдаг шүү. Энэ хоёр хоорондоо маргаж явахаар нохоогоо анхаарах хэрэгтэй байсан юм да. Тийм ээ, хилцээд тусална. Би зүгээр л ажлаа хийж байгаа шүү дээ. Май ярилцсан ясараа. Хамтран ажиллах таатай байлаа, дараа уулзъя. Талхны мухлаг хотын үсчин. Би энд ажилд орох ёстой. Би энэ компанид орохын тулд ажилласан. Миний ганц хүсэл энэ ярилцлага бол миний сүүлчийн боломж. Оо. Би ярилцлаганаас хоцрох юм шиг байна. Хурдан яваач чи. За. Үгүй байлгүй дээ. Олон жилийн хөдөлмөр минь ингээд өнгөрлөө. Шуудран бос байна. Өөх юмтан. Би одоо яаж ийм байдалтай ярилцлаганд орох юм бэ? Ингээд өнгөрлөө. Тэгж хичээчхэн ууж өгч болохгүй шүү. Та хин бэ? Ийм үстэй байж болохгүй. Бүр эхнээс нь эхлэхээс. Танд үсчий багаж байхгүй штэ. Би яах болж байна? Энэ чинь яаж тусалах юм? Амтд гэрэн гэж би агаш хөнгөн болчихлоо. Цааш нь хэм бялуу шиг хөөсөн чихрээ уулан дээр үсэрч байгаа юм шиг санагдаж байна. Би амьдралдаа ийм хөөрхөн болж байгаагүй. Энэ хосол чамайг болонгийн албаа өрөөнд суулгана. Наа шилийг чинь бас авах цаг болжээ. Сүүлчийн Яг л компани ажилтны шиг харагдаж байна. Талах шилдэг юм аа. Би цааш нь болчихлоо шүү дээ. Баярлалаа. Маш их баярлалаа. Хүлээж аваач. Ирмэ, та надад нэрээ хэлээч. Талах үсчний газраа? Уг нь би гадуур мянгаар ус тасдаг юм. Талархах хэрэггүй дээ. Жинхэнэ домог. Би энэ үсчин шиг хаана хизээч хамаагүй мөнгө олдог болмоор байна. Талах үсчийн энэ зах зээлийг атгахчихсан найзаа. Энэ байх нэ таалах. Гайхалтай сайхан болжээ. Та аргагүй хотын шилдэг үсчин юм аа. Хөөе талхаа. Би таныг үсчний халз тулаанд дуудаж байна. Юу болоод байна? Та энэ хүүхэдтэй уулзаж байсан юм уу ирхмэ? Үгүй харж байгаагүй юм байна. Би таныг ялаад энэ хотын хамгийн агуу үсчин болно. Ноён тал хотын шилдэг нь чи илүү байж чадна гэж юу? Өөрсдөө сайн мэдгүй байна да. Тогтож байна гэж бодоо юу? Тийм ээ, сэтгэл чи хөдөлж байгаа биз? Өргөний хэмжээ буруу. Өнцгөн ч гэсэн бас тэгшхэн зүсээгүй байна. Юу? Яаж? Оо, харуу саваад ирэхгүй юу? За ноён талхаа. Ойрд гайхуулаагүй юм байна. Сайхан юм болох. Яаж ингэв? Гайхалтай юм аа. Хөөх, та намайг гайхшруулж дуусахгүй маань хэмээн. За.
Чи гэртээ харж хүүгэлтэйгээ үзтэй жаалаа. Харуу надтай өрсөлдөхөөс өмнө чадвараа сайжруулаарай. Харж л байгаарай. Хөөх, ямар хачин хүүхэд вэ? Энэ юу болов вэ? Юу ч болоогүй. Таны хөөргөн царайн дээр хинт сараачаагүй ирэх юм ээ. Яасан гинэ? Угаагаад ларилжхан шүү дээ. Жаахан ажиллагаа орох байхаа. Жишээ нь энд бас энэ ч их ажил болох байхаа. Ингэсэн нөхрийг гайгүй дээ. Чамайг үүрүүлээд өгье л дөө. Би таныг тайвшруулж тусдаа. Нэг долларын шарж Чадсан бол гүйцэлдээ хөгшин талах минь. Одоохон би барай дээр ирэх юм ээ. Хин даргуй гэдгийг харуулж чадлаа шүү. Их сайхан арга хэрэглээ. Яалаа гэж миний үсчинг сүйтгэж байгаа юм. Намайг тайв. Ахсахаа хүндлэхийг цаагаад өгнө. Чи 3 сар түрээсээ төлөөгүй. Арай намайг мартчихна гэж бодоогүй зү. Ава, та зүгээр үү? Авиг би зүгээр байлга. Түрээсээ цагтаа төлөх ёстой. Ойлголоо. Төчгөн одоо яваад өг. Оо, тийм үү. Үсчинд чинь нэг ч үйлчлүүлэгч ирэхгүй байхад яаж төлөх юм? Төлнө. Ноён талхыг ялангууд манай өсчин үйлчлүүлэгчтэй олчихно. Талхаа? Ноён талх шиг алдартай үс чи юу гэж чам шиг амтантай өрсөлдөх юм гэж юм аа. Бодит байдлыг хар. Аави чинь үсчний газар өнгөрсөн. Дутуу болсон мөрөөдөл чинь тус болохгүй. Дуудлыг чинь хүлээж авлаа. Олон хоногийн дараа уулзъя. Хамгийн чадварлаг нь ялагч болог. Байцаарай. Энэ ноён талх уу? За, сайн бэлдээрэй. Би чамайг харж үзэхгүй шүү. Хожигдох юм чинь нөөц төлөвлөгөөтэй байгаарай да. Миний хожигдохыг та мэдэхгүй шүү дээ. Сүү, намайг хичнээн удаа өрсөлдөе гэж дуудаж байлаа. Таныг 900 удаа өрсөлдөөнд дуудаж та 900 удаа ялсан. Талхны мухлаг хотод одоогоор намайг ялж чадсан нарийн бов байхгүй. Гэхдээ тус болох нэг арга байгаа. Би тэмцээнд ялагдчих хичээ. Тэгвэл болохгүй шүү дээ. Би чи эхлээсээ ялмаар байна. Одоо бардамдах цаг биш ээ. Аавынхаа үсчинг авармаар байвал бардам зангаа хай. Би ганцхан энэ удаа ялагдаж болно. Тэгвэл чи аавынхаа нэр төрийг авч үлдэж чадна шүү дээ. Талхаа! Би тэмцээнд ялна. Тийм ээ, гоё болох нь Хамгийн анхны Брэд Барбер Продонт тавтай морил. Бүгдээрээ үсчдийн ур чадварын гэрч болох гэж байна. талх хүүхдтэй өрсөлдөх гэж байгаа гэж үнэн үү? Хөөрхи хүүхдийн мөрөөдлийг үгүй хийхэндээ. Бүрхи хүүхдийн мөрөөдлийн үгүй хийхэндээ. 900 тэмцээнээс 900 ялсан. Ноён талхыг бүгдээрээ дэмжицгээе. Ноён талх. Мотом шиг болох өрсөлдөгч нь энэ жаал байна. Үжигөө жаалаа. Талх эхний 901 дэх өрсөлдөгчөө ялч, өрсөлдөгч нь ичсэндээ гэрлүүгээ гүйх болов уу? Одоо харцгаая. За. Тэмцээнд ялагдахын тулд хийчихье. Гэхдээ би суудгаараа хянаж чадахгүй шүү. Энэ хоёр өөрсдөө бүхнийг шийдэх. Бүх чадлаараа хийчээд юм шүү. Гайхалтай. Эхэлцгээе. Тийм ээ, дэмжиж өгөө шүү. Хөөх, тэрч дайжгүй юм аа. Гэхдээ л ноён талхны төвшөнд хүрэхгүй. Юу гэдэг байгаа юм болоо? Тэр юу вэ? Ямар муухай харагддаг юм бэ? Муухай юм аа. Тэнгэр минь ямар муухай юм бэ? Ямар цаваа юм бэ? Муухай юм аа. Надад өрсөлдөх боломж олдох шиг байна. Талх зүгээр л өөргөө биелүүлж байгаа шиг байна. Сайн сонголт байна шүү. Талхны хичээл зүтгэл анхудаа ингэж талаар өнгөрөх юм гэж юу? Ховорчлоо. Талх өмнөх шигээ байхаа болжээ. Мэдрэмжгүй болчихсон байхад. Энэ танихгүй жаал ялж магадгүй болчихлоо. Аваа. Таны төлөө би ялнаа. Таны өсчин. Хөөх, тэрийг хардаа. Юу вэ?
Талах үсч ахаад чадлаа хүмүүсээ. Ялагдаж байгаа юм шиг байсан боловч ихэмсэг алтан лог бүтээлээ. Үгүй айгүй дээ. Мэдээж энэнд хин ч гайхахгүй ба. Манай ялагч ноён талах. Сима. Баяр хүргэе. Би ирлээ аваа. Хөөмэн тэмцээ юу болов? Урмэгч оогоц дуучлаараа үнэхээр хичээсэн дааж ялагчлаа. Зүгээр дээ. Хамгийн гол нь хичээсэн шүү дээ. Бид хоёрыг хөөх гэж ирээ юу? Юу гэж дээ? Яасан гэж хөөх юм? Энэ барилгыг өөр хүн худалдаж авсан. Та хоёр одоо тэдний асуудал. Талах гэдэг нэг хөгшин өчигдөр худалдаж авсан юм. Түрээсийн төлбөр хэтэрсэн байгааг огт тоогоогүй. Огт түрээс авахгүй гэж байна лээ. Уг нь бизнест ийм байж болохгүй л дээ. Хөөх. Тэрхэн зур таныг ялагдах л гэж бодсон шүү. Муухай баасыг жижигхэн хөрхөн алтан луу болгож хувиргасан нь үнэхээр уран амар байсан шүү. Сүйдтэй юм биш ээ. Ядах юм амархан байсан. Танаас асуумаар байна. Та яагаад жаалгууд аавда туслах боломж олгоогүй юм? Улхайцаж ядвал тэр жаал баярлна гэж юу? Мундаг усчин болъё гэвэл шар гүйцэтгэх ёстой. Ялагдал хүлээж сураад үргэлж сайжирч бас алдаанаас ахиц гаргадаг байх ёстой. Үнэхээр уран амар юм ирхмэ. Та үнэхээр давх шүү. Бас л чи юу? Тэмцээнд ялагдсандаа шарлахад байна уу? Заавал хариуч юм барина да. Хизээ нэг өдөр заавал. Хатж горч ирсэн ч намайг ялахгүй. Ур чадварыг нөхөж олно гэж байдгүй юм. Баярлаа. Ашиг баярлаа ихмэ. Ачиг чи заавал гаруулна. Хүүтэн төлөөрөө. Би бизнес хийдэг талах шүү дээ. Хүлээж байрхмэ. Та хамгийн мундаг. Надаас хол. Чамд надаас өөр төв годчихгүй алгав. Хатны тэжээвэр амтэн. Юу? Дугуй 10,000 уу? 10,000 юм бол өөрөө жийдэг дугуй баймаар юм. Хаван аялал яагаад юм үнэтэй байдаг байна? Далайн эрэг дээр хөвтмөр байна. Тийм хэцүү гэж юу? Зайцхан гिजिг хүрээд байна штэ. Сачирдмар мэдээ. Талхны Монгол хотын хатны нохой генетхэн алга болжээ. Ямар өрөвдөлттэй юм бэ? Нохой нь алга болчихж. Хатны нохойг харсан бол ойр цагдаагийн газар та мэдэгдэнэ үү? Хөөх. Зайцхантай яг адилхан юм а тийм ээ? За. Хатны нохойг эргүүлэн өгсөн хүн юу? Үнэн гэж юу? 10,000 тогоон би явж хайлаа. 10,000. Санаа зовлгүй хоёроо зайцхан юу гэж хатны нохой байх юм бэ? Салхилээ. Салхилах цаг боллоо жаалаа. Би удахгүй. Ноён талах шоко хоёрт мөнгө үнэхээр хэрэгтэй байгаа. Адилхан харагддаг болохоор нь мөнгөний төлөө зайцхныг хатанд өгчихгүй л яана. Ямар игдүүтэй амт юм бэ? Нохой чи хэдтэй юм бэ? Сайн жаал. Зүгээр тайван. Битгий гараад бай. Зайцхан хатны нохой биш, угаасаа ч биш байсан. Ямар хачи юм бэ? Хугацаанд дуусчихсан байхаа. Ашгүй аюулгүй газар ирлээ. Энд чинь юу вэ? Бүгдээрээ цайцсан руу шилдээд байна штэ. Хатад эндүү аюултай юм байна. Үсчний газар дугаа буцгаа хурдлаарай. Чи би бүлэглэж болох. Хэлсэн шүү дээ. Аав нь харчилтай. Яасан игдүүтэй нохой байсан бэ? Хатны нохойг олдтол дотор байсан дээр юм байна. Зайдас хаан хоолой дээрээ. Энэ хоол нэг л өөр байна. Үнэр нь өөр болчихож. Амт нь өөр байна. Яагаад нохон хоол идэж байгаа? Та хоолнд нь унтуулдаг юм хийж байгаад зайцхныг ханд өгөх гэж байгаа үсттэй.
Зайцхан хоолны дэглэн барьж байгаа. Малын эмч хэтэрхий таргалаад байна. Энэ хоолыг өгөөрэй гэсэн юм. Тэгсэн ч сэжигтэй л байна да. Зайцхан хаана байна уу? Зайцхан. Чи энд байна уу? Одоо ногдож тоглох цаг биш ээ. Зайцхан чи хааж ба. Юунда хашиг чадвай. Зайцхан чамайг яваад өглөө л гэж бодлоо. Мэ та яагаад надад хэллгүйгээр зайцхныг авч явж байгаа? Би өдөржин зөндөө хайлаа штэ. Өнөөдөр усанд ордог өдөр нь. Усанд оруулахад юу нь болохгүй гэж. Яг одоо зайцхны хувьд их аюултай үе заа юу? Шууд аваад гарч болохгүй. Зүгээр дээ. Одоо айх хэрэггүй найзаа. Хин миний томоотой жаал үлээ? Энэ сүү зүгээр үү? Угаасаа л юм хаачин штэ ирэх мэ. Сүү, хаах цаг болчихлоо. Надад санаа битгий заваа. Та нар харж бай. Мэдэхгүй юм да. За би харилаа. За, болчлоо. Хар да. Миний юу хийснийг хар да. Чиний шин гэр. Аюу хараарай. Тухтай байна уу? Энд чи аюулгүй. Чамайг хинч надаас булаач чадахгүй. Санаа битгий зав. Би чамайг хичнээн ч удаа хамгаалч чадна. Чи шагналын мөнгнөөс илүү үнэтэй. Яг унтаж амархыг бодъё доо. Сүү? Чи энд хонсон юм уу? Ийм хурдан өглөө болчихсон юм уу? Хаашаа явчихваа? Шоко, зайцхныг харсан уу? Өнөөдөр хараагүй. Зайцхан! Ой, чи энд байна уу? Ноён талхаа, та зайцхныг хараагүй биз? Одоохондоо хараагүй л байна яасан. Хэлдэ, та шагналын мөнгөний төлөө зайцхныг өгчихсөн үү? Юу яриад байгаа юм бэ? Зайцхныг уулгаалчихлаа. Фүүмин би өөрөө явсан. Би одоо баян фүүмин одоо хатны нохоо болсон. Чи яасан? Харин чи та нар хэцүү амьдардаг надад хамгийн муу хямдхан хоол өгдөг. Одоо би ханху болсон хатны тэжээвэр нохоо. Би юу дуртайгаа хийн одоо ордонд амьдарч хүссэн болгоно авдаг болсон. Баяртай тариач та. Сайхан байлаа. Чи сэтгэлээсээ хэлээгүй үстэй. Буцаад ирэлдэ. Чамд гоё юм авч өгье. Тэв гашисэн сүмэн. Миний шинэ амьдрал хамаагүй гоё. Төв гутсан болохоор энийг өгье. Явж. Чи хурц авч юмс. Би чамайг найзаа гэж бодсон. Надад яагаад ингэж хандаж байгаа юм? Чамтай юу та? Надад ядуу найз байхгүй. Би энэ зүгээр л гөр байрсан юм. Тэгэхээр баяртай. Буцаад ирээч. Буцаад ирээч. Ядуучууд хамгийн муухай. Буцаад ирээч дээ. Чинхэн биш байсан юм уу? Зайцхан зүгээр байна. Ямар муухай зүуд вэ? Нуугдах өөр арга байгаа л ёстой. Өглөө нэмэнд. Чи Өглөөний мэнд ирэх мэ. Энэ бол хот дог. Зайцхны авах ахын дүгийнх нь 3 дугаар үеийн охин. Одооноос манай өсчөнд амьдрна. Зайцхантай ялахын аргагүй адилах юм. Үеэлийнх нь юу гэсэн бэ? Тэр нь санаа битгий заваа. Манай өсчөнд өмнө ирж байгаагүй. Тийм ээ. Зарим талаараа зайцхантай адилах юм байна. Тийм ээ. Тийм байгаа биз. Би хамгийн ухаантай сүү. Бас нэг цочирдон мэдээ хүргэе. Хатан хайртай тэжээвэр амтнаа ахиад алджээ. Энэ нохойг харсан бол даривхан цагдаад мэдэгдэрээ. Шагнал нь 20,000. Хол тэр нохой миний их. Ажаад биш шүү. Хараал тай тойл. Ой, ахаадуу. Энд чи 3 дахь толио хагаллаа. Ёстой сайн байна. Би муу ёртой юм аа. Хурдхан наад толиг чин солио. Удахгүй онгоох цаг боллоо. Яваад шинийг аваад ир. Ойлголоо. Хурдан ирнэ. Уцаж хэрэгтэй болчихлоо та. Энэ хад дэлгүүр байдаг үлээ. Чи тойл худалдаж авах гэж байгаа юм уу? Хөх, ноёнто та
яаж мэдсэн? Загаад яв. Чамд онцгой тол харуулъя. Хөөх. Зөндөө олон тойл байна штэ. Энэ тойл хоцрогдсон загвартай. Энэ орчин үеих. Харин энэ авангард. Би алийг авах уу? Энэ бол чиний худалдаж авах ёстой тойл. Хуучных юм байна штэ. Ингэж бай. Энэ толийг түүхийн хамгийн агуу үсчид хэрглэж байсан юм. Сэргэн мандалтын үед хааны үсчин Твист-Твитло хаан гүнгийн үсийг засахад хэргэлдэг байсан. Зөвхөн хааны удмынхны үсийг л энэ толны өмнө засдаг байлаа. Твист-Твилогийн ачаар энэ толь үнэлж баршгүй эд болсон юм. Би чамд онцгой хямдрал үсэндээ $100 заръя. Юу? $100? Яг ноён талхны надад өгсөн мөнгө байна штэ. Энэ толь та хоёр өчрөх тавилантай байж. Аваад яв. Ашигтай наймаа шүү. Баярлалаа ихмэ. Их баярлалаа. Ахин баярлалаа ноёнтоо. Хагалцгав та. Би эргчлөөтэй. Үгүй чи энэ хэрэггүй хогийг $100 авсан юм уу? Тийм ээ. Түүхийн туршид алдартай үсчтэй хэрглэж байсан онцгой тойл гэсэн. Чамайг хэлчихэж. Энэ хогийг хэн чамд зарсан? Мөнгөө буцаагаад аваад ир. Сүүгийн зөв үү? Сэргэн мандалтын үед хааны үсчдийн хэрэглэж байсан тансаг тойл гэсэн байна. Италийн мужин зөвхөн хадан дургадаг онцгой мотор хийсэн. Дуудлага худалдаанд $1 сая ихээ. 1 сая. Харгаад хайчгүй. Чи халдвараагүй. Энэ чинь эртний эдэл хүндэтгэлтэй ханд. Анх чамаа харагдал шууд таалагдсан. Тойл байсан бол би чамтай гэрлэх байсан. За, засаад болчихлоо. Алдартай ус чи миний усыг зассан. Юу би их муухай болчихож. Яхараа тэгдэг үгүй. Талхны Монгол хотын шилдэг ус чи намайг хөөрхөн болгож чадахгүй бол боломжгүй гэсэн үг. Би хизээч хөөрхөн болохгүй, жаргалтай байх хэрэггүй юм байна. Юу болоод байна ноён талхаа? Би яагаад үрчлээд чихвэ? Хугацаанд дуусаад 100 хонжигсан юм шиг болчих. Сүү яасан бэ? Юу? Би имээсэж хогшин харагдаж байна штэ. Юу болоод байна? Би кондеж бислэгнаас зүгтэр очиж. Би царайлаг хിവэрээд байна. Ноён талх хിവэр харагдаж байна штэ. Угаасаа царай мотоо болохоор тэр үсттэй. Энэ тойл ер нь ямар учиртай юм болов? Хүмүүсийн тусгал хачин харагдаад байх юм. Хараалтай тойл юм болов уу? Өө тийм ээ. Хараал хүрсэн гэх нь бат. Харин чи дод. Үгүй яагаад заавал энэ тойл хараалтай гэж? Би явлаа. Баяртай. Сая хүүснуудаа би та нарыг дуудаж байна. Хадагтай миний тойлонд хоргоцоод байгаа чөтгөрийг зайлуулж чадахгүй. Бэтхээ. Огт ядах юмгүй. Юу харсан бэ? Та зүгээр үү? Тэр юм хараал хурчгэж мошгорсон бэтэхи үзэгдэл талд шугөлжгэж. Мошгорсон битэхи үзэгдээ. Юу? Би өнөөдөр өнгөрсөн штэ. Ноён талхаа аагаад байна. Хadi карта. Доктора. Энэ тойл миний. Гараа татаа. Юу? Би дуу залуухан. Омбай би зүгээр байна. Юу ч болсонгүй. Хөөх, сүнсний гар намайг нэвтэлсэн чинь сэрүү татаж байна. Тийм байна. Сэрүү татаж байна. Ай тахан ч юм уу? Амар мунтай даа. Үгсэн ч гэсэн намайг үргэлж үл таахна. Хөөх, сүнс хөрч юм уу? Мэ, танд цай хийж өглөө. Баярлалаа. Энэ чинь ээжийн сайны аяг Уучлаарай. штэ. Хойд насандаа хүртэл би яагаад ийм эмгэнэлтэй байдаг байна? Ямар эмгэнэлтэй юм болсон болоо чи сүнс болоо тойлонд гадчихсан юм бэ? Би хааны талд хааны үсчин байсан юм. Та алдар Твист-Твило ус чи юм уу? Тийм ээ. Дөнгөж зуухнаас гарангуу тал үс засаж эхэлсэн. Үсчин байх хугацаанд Европын бүх хааны удмынхны үсийг засдаг байлаа. Завгүй ажилдаг болохоор өөрийнхөө үсээс асууж амждаггүй байлаа. Өдөр болгон талд миний үйлчлүүлэгчид ямар гайхалтай болж харин би ямар муухай болж байгааг хардаг байсан юм. Тэгээд л би толин чингэж гисэн юм. Ямар гонигтай юм бэ? Та зүгээр л сайхан харагдахыг хүссэн.
Үсчид бидний тавилын юм да. Хэрвээ би үсээ сайхан засуулчих бол энэ толиноос үрд гарч чадах байх. Ноён талхаа үсийг минь засаад өгч болох. Ноён талхаа үсийг засаад өгч толиноос гараг. Тэхүү. Энэ өгсөн Итали залууд гарахтан тусалвал би толийг авна. Тэгээ засаж өгье. Харин засаж дуусаад би толийг авна. Тохирох уу? Тохирлоо. Баярлалаа. Та юм Баярлалаа. болоо твист болоо. За, тэр юм нэсэж хэлнэ. Би хэзээч сайхан харагдахгүй юм байна. Ята чи өсгүй болохоор угаах шаардлагагүй. Би амьдралдаа хэзээч үсээ засуулаагүй юм. Итгэдэй гэж яа. Тэгээд ч тайлбартай өгчихсөн штэ. Аха. Юу хийж байгаа байна ноён талхаа? За, ямар болч? Айчгүй болсон байх үед тийм ээ. Гой болжээ. Би сайхан харагдаж байна. Баярлалаа. Чи баяртай болоо. Та тусалдаг үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Одоо толны бодлыг авчихв уу? Ботага. Оранж мэштэй. Яах гэж началчаа маа нээж байгаа юм. Твистэд вэло одоо ямар их бухимдж байгаа бол. Уучлаарай ноён талхаа. Өгсөн ч гэлээ үйлчлүүлэгчтэй ингэж өөрчилж болохгүй. Таны зөвөө дахиад үс нэмж зурх уу? Үс нэмж зурх уу? Зүгээр дээ. Анх удаа надад ингэж чин сэтгэлээсээ санаа тавьж байна. Энэ чинь миний үсийг засахаас ч илүү чухал шүү дээ. Баярлалаа. Та хоёрыг харсан чинь надад аль хэдийн сайхан санагдаад эхэлж эхлэв. Та хоёр бол жинхэнэ үсчид. Толиодо та нарыг болсон. Твист болоо баяртай. Одоо 50 найз минь. Божигэн сөдөр байж. Одоо сая $100 тойл минийг боллоо. Сүү, тойл яагаад ахуулаад байна? Сүнсэн зогсон болохоор хараад найж байгаа юм байна. Шидэд данх. Таваа гариг бол 7 хоногийн хамгийн сайхан өдөр. Таваа гаригт буцаад ажилдаа явдаг. Өнөөдөр бол хамгийн сайхан өдөр. Яагаад хөдлөхгүй байна? Би чинь ийм сул дорой гэж юу? Би төслөө. Хардаа. Энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү? Ваа. Миний тэрэгнээс юу дуртайгаа авда. Хөөх, баярлалаа ноёнтой. Чихэр байна штэ. Энийг авч болох. Гараа та. Наадах чи зарах ёстой. Харин оронд нь энийг ав. Баярлалаа эрхмээ. Аль дээрээс хойш танхтай болъё гэж бодоод байсан. Нэг толбыг авчихъя. Яа! Аха! И шидэт данхны бэрд байна. Энэ данхны эзэн нь Энэ түүхийг санджглаа. Би 3 хүслээ хэлнэ, тийм ээ? хүслээ юу яриад байгаа бэ жаалаа. Дижитал ертөнцид 3 гэдэг чинь хэтэрхий баг. Чи 300 хүслээ хэлж болно. Хөөх, гайхалтай юм аа. Би үргэлж танаа цагдаагийн тоглоомыг авахыг хүсдэг байсан. Чиний хүсэл миний тушаал. Хинжин огторгүй хүчний улаан хөрөө хөгтөд танаа цагдаагийн зөөгөн гарсан загвар байна штэ. Баярлалаа танхны бэрдэ. Сая удаа баярлалаа. 300 удаа баярлалаа гэж зүүн жаалаа. Би танхантаа орж видео тоглоом намайг дуудаарай. Надад одоо 299 хүсэл үлдлээ. Юу хүсдэг юм бэлээ вэ? Миний дотроо гар нь хоогорчихлаа штэ. Санаа битгий зовжаалаа. Би туслая. Яа! Данхны бэрдэ доотрооны гарыг засаад өг. Тасварын багаж. Таны гар засагчихлаа штэ. Та хамгийн мундаг доо хамгаалагчаад урагшаа. Хүслээ хэлж бусдад туслах сайхан байна шүү. Одоо 298 хүсэл хэлэх үлдлээ. Талхны Монгол хотын бүх нарийн баавны мөрөөдлөг биелүүлнэ. Дэмэгэж ахад нэг чамд чадахгүй юм шиг байна. Баки. Тэнгэр мэгэж цагалгаан тэрэг одоо өгөр яах вэ?
Ямар хөөтэй юм бэ? Намайг цамуулагтай хийсэн чи болоосаа. Цамуулаггүй байх тийм муухай биш юм байна. Апарус, батарус. Энэ миний харч биш шүү дээ. Цэцгийх миний баттар харах ямар сайн юм бэ? Бусдад туслах нь энэ ороогийн хамгийн сайхан мэдрэмж. Явж ноён талах Шоко хоёрын мөрөөдлийг ч гэсэн биелүүлнэ. Ноён талхаа, Шоко, өглөөний мэнд найзуудаа. Ягд гонглчихсан юм бэ? Ямар нэг юм болоо юу ноён талхаа? Өнөөдөр битүү захиалгатай байгаа. Уг нь өдөрт миний өсчийн сургуулийн зээл дуусчихмаар юм аа. Хаваа явах ингийн тэзхэд гэдэг болоо. Би үнэхээр амармаар байна. Бүгдээрээ гутарчихсан байна. Энэ ураалсан царайнуудыг хэмээхгүй бол болохгүй. Таны бэрдээ талхны өсөсний газрын гэр бүл анхаарал тавиарай. Надад мөнгө харуул. Мөнгө. Оюутны зээлээ төлж дуусгана. Юу? Хаваа явах тасалбар уу? Би явлаа хөглөөд. Эдний жаргалтай болгож чадаж байгаа байхаа. Бусдыг баярлуулвал би хамгийн жаргалтай болно. Өөр хүнд тусалдаг юм бэлээ. Бас ахиа тоож онгоолгочиг эвдчихсэн үү? Сайн уу хоёроо? Юу хийгээд байна? Нөгөө юу? Манай бяслаг найз уута банкнд орчихсон юм. Эдэл банк хааж гэж тийм ээ. Би дотгошоо оруулаад үгүй. Анхны бэрдээ тэдэнд хаалгыг онгоолгож туслаарай. Тэсам онгоогоо. Яаж онгоолгочих вэ? Баяртай найзуудаа. Баазара. Сейфний хаалгыг бас онгоолгоод өгч чадах уу? Тэгэлгүй яах вэ? Би сайн залуус тусалсандаа баяртай байна. Би компани соёл үнэхээр дургу. Би насаараа бүхээгч суух хэрэггүй. Бүхэг хамгийн муухай. Чи санаа зовоо. Надад даатгач. Юу яасан гинэ? Ой бирдээ үнэт таасыг 500-аар буулгач. Нэг өдрийн ажлыг амжуулчихлаа. Яасан бэ? Сургууль хамгийн муухай. Өдөргөө гэрэн даалгар өгөөд байна. Санаа битгий завж алаа. Зүгээр юу хүсэж байгаагаа энэ даганд хэлчих. Энд гэрд амьдардаг юм уу? Тэгвэл тэнгэрээс хар гаргийнхан буужраад манай сургуулийг өөрмөг болтон нураагаас. Юу? Ямар муухай хүсэл вэ? Харь гаргийнхан ирээд Тийм ээ. Одоо та бодохгүй дээ. Агдамын газар руу явлаа. Машина зогсоогоод бууж өг. Ороо ихтэй. Цаасны үн унсан болохоор одоо цалин авахгүй. Банк байшиг минь авна. Миний толгой цагдаад байна. Ноён талх ажиллаа хийхгүй байгаа юм чинь аргагүй штэ. Тэнгэр минь гэж юусаа ийм болоогүй байсан ч болоосаа. Үгүй. Шокогийн онгоц байна штэ. Үгүй. Шоко! Би юу хийчихвэ? битгий сандар. Зөв хүсэл хэлэхтэл болно шүү дээ сүүн жаалм. Гэтэ анхны бэрдээ миний хүслээс болоод талхны мухлагод гамшигын бус болчихлоо. Шидэд танхыг авахаас өмнө тэр үе рүүгээ буцаад явмаар байна. Цаг хугацааг ухраагаад Юу? Яаж ингэвэ? Энэ бяцхан хүүд яаж талархлаа илэрхийлэх үү байц? Миний тэрэгнээс юу дуртайгаа ав. Энэ гэлодсон данхыг авмаар байна уу? Үгүй. Түгээрээ аль хэдийн нэгийг авчихсан. Би ажлаасаа хоцрох нь ахын баярлаа ноётой. Тусалсан дахин баярлалаа бяцхан хүү минь. Баалрах шахлаа шүү. Дахиад анхны цаг хугацаанд орох шахлаа. Ноён талхаа, Шоко, өглөөний минь найзуудаа. Би оюутны зээлээ төлж чаддаг ч болоосоо. Хаваа явахад хэр хямд вэ? Ноён талхаа,
Борцгор байцааны их сургуулийг төгсөндө баярлаж яваарай. Сурсан мэдснээ өдөр болгоо ашиглаж байгаа штэ. Юу? Шоко, та арал руу дааж нэгэд аз жаргалыг олохгүй. Аз жаргалыг хорон бүрээс мэдэрч сурах хэрэгтэй. Байзаараа юу? Зайцгаа битгий ихэд найзаа, санахыг хичээ найзаа. Гидээс цаддаг, харин сэтгэл цаддаггүй гэдэг шүү дээ. Өдөр бүрийг сүүлийн хэм шиг өнгөрүүлээ. Бүгдээрээ аз жаргалтай эрүүл байгаадаа талархъя. Ажилдаа орцгоё. Даваа гараг 7 хоногийн хамгийн сайхан өдөр. Даваа гараг буцаад ажилдаа явдаг. Сүү гашилчихсан юм байна. Тийм ээ. Суугаас хаачин л та. Гэхдээ өнөөдөр бүр галзуу юм уу ч гэсэн болол та. Сүү талах болсон нь. Ноён талхаа. Уучлаарай. Би ахаад удаж болохгүй. Хурдан минийхийг засаад өгч болох уу? Явах цаг болчлоо. Түр хүлээгээрэй. Сүү энэ үйлчлэгчийн үсийг засаад. Би юу? Нэрээ би болох юм уу? Тийм ээ. Манай дороо жил гарan боллоо шүү дээ. Чадна гэдэгт чинь итгэж байна. Хичээгээд үзье. Хэр чадахгүй л уу? Тийм ээ. Чиний гялалцах цаг болсон шүү сүү. Жинхэнэ үсчэн баг. За болчихлоо. Муухай харагдаж байна. Би ярилцлаганд орох ёстой шүү. Өрхөж байна. Уучлаарай хатагтай. Энд бэрхшээл гараа юу? Би ямар ийм хачин мангас шиг харагдах гэж ирсэн юм уу? Би танаар үсээ засуулах гэж л ирсэн. Одоохон бодчихлаа. Ийшээ суучихгүй юу? Би танд найдаж олно гэж мэдсэн ноён талхаа. Одооноос би зөвхөн танаар л үсээ засуулна. Баярлалаа. Ямар гайхалтай болов вэ? Ноён талах үргэлж шилдэгнэ. Би цаг авч болох уу? Би ч гэсэн. Цаг авахд шоко туслаа. Хүнд өдөр байлаа. Миний чадвар арай л болоогүй юм шиг байна. Миний үсийг засаад өгөө. Миний хэлсэн. Би ноён талах шиг мундаг байсан ч болоосоо. Энэ юун газар вэ? Хайжаа. Та хин бэ? Чиний шидэт бууз байна. Чам тусалж хүслийг чинь биелүүлэх гэж ирлээ. Залуу сүү юу хүсв? Хүсгэй? Чамтан ярь хүмэн би хөгшин бууз сайн сонсохдохгүй бай. Мэдгүй. Эхлээд бодоодох юм. Гайд сентэргээд арах юм бодож байна уу? Ноён талах мундаг хүсэж байна. Би яг тэрэн шиг болмоор байна. Йоо, талах болмоор байгаа мó. Айдаа үгүй. Болмоор байна. Алга болмоор байгаа юм биз дээ. Хүслийг чинь биелүүлсэн гэж бодчих жаалаа. Амбах хэрэггүй. Баярлалаа. Би тэгэж хүсээгүй штэ. Тэнгэр мэн гэж ямар хачин зүү зүүдэл вэ? Цаг хэд болж байгааг ч анзаарсангүй хатарчлаа. Бүхэс. Өглөөний минь чака. Өглөөний минь сүү. Байдараа. Ноён талах ирээгүй байгаа мó? Манай дээвэр цоорччээ. Дээшээ гарч мөхөх гээд шат аваад гарсан. Дээвэр? Алхтаа хүүгээд хэ. Ажлаа. Яхара дээвэр хүртэл цоорчдаг байна. Ноён талхаа алхаваад ирлээ өрхмэ. За баярлалаа. Би баярлалаа. Ноён талхаа. Сүү. 921 манай дараагийн ажилда 2 дээврээ сунчихлаа. Юу болоод байна? Шоко би хаана байна? Ноён талхаа та дээвэр дээрээ сунсан. Санахгүй байна уу? Түрүүн сүү та хоёр нэлээ өндрөө сунсан. Хачи нэрх юм би сүүл. Миний хоолой ягаад ингэж дуурайд байна? Ягаад ноён талах шиг харагдаад байгаа бэ? Үсүүгүй. Та толгоогоор хожтой үнс юм шиг байна ярих мэд. Тийм биш ээ. Би ноён талах биш. Би вэштэй сүү. За би эмч дуудах юм. Ийм юмэг зохицуулахад авдаг цалин минь баг. Шокод бол сүү гэж итгүүлэх арга байх л ёстой. Шоко, чи өчтөр надад ноён талах ноёд бүгэлч шиг боллоо гэж хэлсэн дээ. Бас цалин чинь нэмдэг болохоор скрүүч маг талах гэж хожилдог. Бас чи ноён талахыг хэн нэгэн хөршнийг ард мартсан хатд хуучирсан. За итгэж байна чимээгүй.
Тэгвэл та хоёрыг унахад би чинь солигдсон гэсэн үг үү? Тийм юм шиг байна. Шиг болмоор байна. Йоо, талах болмоор байна. Би дунд ирэх настай боломжгүй байна. Санаа зовлтгүй дэсүү. Ноён талах дунд иргэн наснаас хамаагүй хөгш. Сэрэд хартал чи ноён талах болчихсон байвал яах вэ? Би тийм юм яриад байна. Ноён талхан ашгүй та босчихоё. Би чинь дээрдэж байна уу? Дуурайч талахтаа яриад байна. Тийм ээ, хамаагүй дээрц. Тэгвэл ашгүй дээ. Таны хизээ өсчихний газартаа очих вэ гэж манай эмнэлгийн утаснаас зөндөө асуулаа. Ноён талах хурдан буцсан. Ягаад нэгт Ямаа юмтэй. Удаа хүлээл гэсэн дуучлаарай. Та гайгүй юу ноён талхаа? Таныг дээврээс унсаг гэж сонссон. Та үсдээс чадна үстэй тийм ээ? Балаас юм а би чадахгүй шүү дээ. чаддаг болтлоо дүр эсгээд бай. Тийм ээ. Одоохон засаж байна. Би ноён талах шиг өөртөө итгэлтэй биш ч гэсэн заавал чадах ёстой. Энэ болох уу? Муухай байна уу? Яагаад одоо ингэж засаж байгаа юм бэ? Уучлаарай. Аль олон жилийн өмнө ингэж засахгүй дээ. Юу? Тийм ээ. Ийм авангаар загвараар би засуулж байгаагүй. Та үнэхээр нэр төршгэ мундаг юм аа. Ноён талхан та шилтгэн. Сансрын цаа бох шиг харагдаж байна. Нарийн дэлхий дээр би ерөөсөө юм харж байгаагүй байна. Юу вэ мушкануудаа? Би загварын анхдагчтай хамт байна. Цорын ганц ноён талах. Ой талхаа, миний үсийг бас засаад өг. Хамт талхны зах минь. Та нар ийм солиотой үсийг харж байсан уу? Шинэ засал хийлгмээр байвал та нар ч гэсэн талх үсний газрыг зориорой. Талхны мөхлөх хотын хайртай үс чинь дааллаж байна. Итгэх засалаараа талха дахин тоглоомыг өөрчиллөө. Ноён талхны стилийг юу гэж хэлмээр вэ? Талхвал суутан Пикассогоос ч илүү. Сонгодог хэм маягийг халж атал явдлын хязгааргүй өргөн нутаг руу орж байна. Харахад нүд баяссан. Тиймээс ч талхвал талхны мөхлөх хотын түүхэн дэх хамгийн шилдэг үсчин мөн. Ноён талах болчихсон чинь миний стилийг хачиг гэж бодхоо болж галаа. Янзтай юм а. Суутан болчихвол ингэ санагддаг байхна. Сүү. Чи хэр удаа ингэж байх гэсэн бэ? Эцэст нь буцаад сүү болчих таараа штэ. Тийм шүү. Ноён талах нэг л өдөр ухаан орондоо. Талах үсчний газар бай. За ойлголоо. Шоко, сая хааны ордноос ярьж байна. Намайг хатны үсэг засаг гинэ. Гэхдээ буцаад сүү болохоо яасан бэ? Тэрийг дараа болъё. Одоо хааны ордонд ажил гарчихлаа. Их сонирхолтой сонголт байна. Би анх удаа ийм засалт хийж байна. Шавжнууд байгалийн эмзэг гоо үзэсгэлэг тодотгож өгнө. Шоколадны кремний далайдаг нисэг ялаануу. Тийм ээ. Яг тийм бэ. Мөн өтөн эрхэм дээдсийн гоо үзэсгэлэн болон байгаль дэлхийн нөхөрлөлийг харуулж байна. Тийм ээ. Яг зөв. Эрхэм дээдсийн ноёрхол төгс үсний засалтай хамт гэрэлтэж байна. Яста шинэлэг харагдаж байна. Би урд нь хизээч юм сайхан харагдаж байгаагүй. Юу болоод байна? Би яагаад зүү шиг харагдаад байна? Би юу болоод байна? Юу болоод байна вэ гэвэл өнөөдөр нэг өвчлөн эмнэлээс гарна. Нэр дарагчийн өнөөдөр хатны үсийг засаж байгаа гэсэн. Хөгжилтэй шүү. Шууд дамжуулж байгаа үсцгээ. Үс засалтыг шууд дамжуулаад хайрын цаг. Би яагаад тийм байгаа? Хатан өнөөдөр шинэ үсний засалтаа танилцуулна гэсэн. Дандаа сайхан юм болдог наац шүү. Дог зассан байхаа. Ээжээ энэ хэр удаан зогсох юм бэ? Ахад жаахан л. Тавтаа морилцгоо хүлээлгсэн дуучлаарай. Хатны шинэ өөрчлөлтийг харуулна гэхээс хөл газар хүрэхгүй баяртай байна. Яа, удаа ийм засаж харж байна. Талах ахад шинэ сайхалтай засалт хийж чадлаа. Гэхдээ танд харагдаж байгаа үст тийм ээ. Ээжээ хатан яагаад толгой дээрээ баас тавьчихсан? Аврах том баас байна штэ. Чиний бүхэн шаран дамжмаар байна уу? Баас? Нэр баас шиг харагдаж байна. Баас өд самар байна. Баас дээрээ ядаатай. Чинийгүй ядаагүй. Таач харсан юм шиг санагдаад байсан юм а тийм ээ. Баас өнгийн өдөртэй авта. Пастай ус. Баляр.
Яаж зүгхэж байна? Та нарыг хинтэ. Тэнгэр минь паснаас уу гарч ийн. Шингэн баасаа. Ямар их тормчлол вэ? Чи намайг төмний идэл дагуулгаж зүрхсэн гинэ. Байцаараа эрхэмдээсэн. Чи ч өнгөрсөндөө энэ урагчиг одоохон гэмтэн даваачих хий. Дивш. Такс. Цаадэр. Яа. Одоо яана. Хатан баста. Хамаас толт. Энэ удаа чи өнгөрсөндөө миний дүрт тоглоно гинэ. Байцаараа. Аха. Чи юм сурч авуу хөөмэн. Бас л та юу? Ямар аимшигтай зүйл байваа? Би ноён талах болчихвол сайхан даа гэж бодсон. Гэтэл бүрч муухай болгочихлоо. Би мундаг өсчин болчиход бүгдийг өөрөө хийнэ. Сайн сонссонгүй. Гэхдээ чи сургамж авсан байхаа жаана. Дараа уулзъя. Баярлалаа. Баяртай шидэт буузаа. Ноён талха та зүгээрөө. Талах гинэ? Шоко би байна. Би ахаа зөв болчихлоо. Зөв хайцагт орсон. Сүү гинэ. Тэгвэл бүгд буцаад хэвэндээ орсон гэж юу? Тийм ээ. Ингээд нэрээ талах хайчсан юм бол Юу талах яг зөв. Энэ талхыг бүх насаар гэм. Байцаар яагаад би гэж хөөй яагаад би гэж андуураад байна хөөй. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр байна. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагчулж байгаа талхчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөх талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийг янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусчихлаа. Шалтины оролцжээ. Өнөөдрийн ялагч бол Оцавиастан үсчин талах байлаа. Ахаа талах ялчглаа. Энийг хаа 7 хоног бүр талах ялаад байхаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талах ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшиг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. 100 дахь ялалтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үсчин ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 дахь ялалтыг зогсоохоор ирсэн оролцогч бол 100 дахь тусгай дугаар болохоор хэцүүхэн оролцох баха. талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй юм аа. Аргус ус болгон мохоо болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шаалдын сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг. Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн орлого олдог Бан
санаагүй байна. Донод хамгаалагч сувралыг хийсэн тэр бомбд нөө? Баг Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээсээ хуваалцсан уу? Талагчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчнийг хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчөндөх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг л авч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадлын. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энд хараад ингэнэ. Вэн талагч нэ. талагчны газрын хамгийн шилдэг сексэхэг гуйлагч Мангуй гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстэсгтээ өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангуй хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, загирл маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэгээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар маяг юм бэ? Үгүй, тэр чинь Талагчны циркийн гоц авьяастан алиалагч Жампл Галун биш үү? Гинэ талга болчихсон. Энд байж байдаг шүү. Энд гуйлагч талах яасан сайн жонгол ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампл Галун биш вэз? Дэмэ мөн байна. Би Галун байна. Жампл Галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж яваад гуйлагч болчихсон юм бэ? Би талагчны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус талагчны газар тархаж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон би эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Намайг талиалагч орон болох гэж. Хитрхи өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Бэхнэр үүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоц авьяастан үсчин таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа Галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай Та хэмээн. чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа онгордог шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хэтэрхий олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд дээр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглээ төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэсээ төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Хэн чи юу вэ?
ийм юм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэр суулаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талах чаргагүй мундаг юм аа. Ноён талах амьдралын эрээн барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талах үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён жам. Та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ. Сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгийгэж хэл. Тэгье би бүх хүчээр ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлдэр тэргүүлээ. гол нариулагч гэсэн хамгийн олон хүн үзнэгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Хойлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? телевизээс хөөгцгийг. Яаж хонь вэ? Харин бид өнөөдөр Жамбилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гониг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай дүрсгэлтэй байсан.